Монголын буланд маань Доноо хүүхдийн театрын сурагч Эмүүжин надтай хамт бүтээл хийхээр ирсэн байна. За өнөөдөр хоёулаа ямар бүтээл хийх вүлээ? Цэцэг хийн тийм ээ. За бид нар цэцэг хийхэд хоёр төрлийн өнгийн ийм ам дөрвөлжин цаас болон ахиад цэцэгнүүдээ наах нэг А4-ийн хэмжээтэй том цаас хэрэгтэй. За тэгээд харандаа, цаасны цавуу, цаасны хайч хэрэг болно. За бүтээлийг хийж эхлэх үү? За өнөөдөр штэ хоёулаа маш амархан аргаар маш гоё цэцэг хайчлах аргыг би чамд зааж өгье заяа. За одоо ингээд дөрвөлжин цааснуудаа авлаа. Эхлээд голоор нь нуглая. За ингээд нэг нуглаа. Нуулж чадах уу? За одоо дэлгээд нөгөө талыг ингээд бас нуглчихна. Зөв. За одоо дэлгээд хошуулдаж нуглана. Ингээд уралжин болгож нуглана шүү дээ. Яг зөв. Одоо дахиж дэлгээд нөгөө тийш нь уралжлаад нуглана. Нугалцсан уу? За ингээ баахан нуглаас талцсан. Одоо манай Эмүүжин цэцэг хийх дуртай юу? Дуртай. Чи цэцгээ хийгээд хинд өгье гэж бодож байна? Аавда өгөх юм уу? За. Одоо штэ энэ нуглаас гарснаар нь хоёлаа цаасаа ингэж нуглана. Урдаасаа харагдах байдал нь ингэж. За тэгээд дийлгэх юм бол ийм. Ингэж нуглах нь. За ингэ багш нугалж чадахгүй. Чадахгүй юу? За тэгвэл би чамд туслаад ингэж нуглаад өгье за. За одоо ингэж энэ гаргасан ормуудаараа ингэж нуглах нь штэ. Манай Эмүүжин чи хэдэн настай вэ? Одоо энэ 6-наас хүрнэ. 6-наас хүрнэ. За 6-наас хүрэхээр чи яадаг вүлээ? Сургуульд ордог тийм ээ. Чи одоо тэгэхээр намар сургуульд ороод үсэг сураад уншиж сурах нь ш тийм ээ. Тоо мэдхүү? Мэднэ. За хэд хүртэл тоолж мэдхүү? Манай Эмүүжин дуу шүлэг 24 хүртэл тоолж мэдэх юм уу? За. Гой дуу шүлэг зөндөө мэдхүү? Чи цэцэрлэгт явж байгаа юу? Явж байгаа. За одоо ингэж хоёлаа нугалчлаа штэ. За одоо энэ нуглаастай хэсгээ урагш нь харуулад ингэж тавьчихна. За одоо энэ дээрээ хоёлаа харандаагаар цэцэгнийхаа хэлбэрийг зурна. Ингээ хушуултаа тавиарай. Ингэж тавьж байгаа зурх байхгүй юу? Ингэж тавьж байгаа. За хоёлаа ийм цэцэг зуръя. Энийг ийм хагас дугуй ингэж татаад яг ингэж ингээ зүрх шиг. Чи зүрх зурч чадах уу? Чадна. За тэгвэл ингээ зүрх шиг зурчээ. Ингээд харагч гинөө. За энийг хараад зурчих. Ингэж зурж гаад хоёлаа цаасаа хайчлана л гэсэн үү? За би чамд хайчлаад өгье за. Тэгэхгүй бол хайч хурц ирт юм чинь болгоомжтой харьцахгүй болохгүй тий. Тийм гарын цэцэг гардаг шүү. Тийм гараа цэцэг цус гарна шүү. Ингээд гаргаж би ингээд ай мөгийн хатаал тэгээ хөдрүүгээ яасан юм? Шийдэ огтчихшэл. За гинараа ийм цэцэг болох нэ. Харж гинөө. За одоо би чамд хайчлаад өгье за. Чи жоохон буруу зурцсан уу? Тий. Зурч чадахгүйсэн үү? За илүү одоо энтэлэн зурчид үлээлээ. За том зурвал гоё юм том дэлбэтэй цэцэг гарах нь штэ заяа. За ингээд ийм том зурчих юм байна.
За одоо энэ зурсан хэсгээрээ хайчилж. Хайчтай, шилтэй, ямар нэгэн чамайг бэртэж гэмтэх зүйлтэй тэгвэл яах нь вэ? Болгоомжтой ярьцгаана ш тийм ээ. Манай эмүүжин зураг дуртай юу? Амар дуртай юу? Амар гэдэг чинь ер нь юу гэсэн үг юм бэ эмүүжээ? Вау, за шар цэцэг нь ийм боллоо. За одоо хоёулаа цэцэгнийхээ голд юу хийх лээ? Голд нь юу хийдэг лээ? Дугуй дүрс хайчилнаа ш тэ. За ямар өнгийн дугуй дүрс наах вэ? Би улаан дээрээ цэнхрийг наач тийм лүү? Чи цэнхрийг наах уу? Би тэгвэл улааныг. Улааныг наах уу? За тэгвэл чи энэ улаан өнгнөөс аваад дугуй дүрс зуржгаад яах нь вэ? Хайчлаад наах нь штэ тийм ээ. За энэ дээр багш нас дугуй дүрс зурнаа. Чи дугуй дүрс шууд зурж чадах уу? Чадна. Чадах уу? Оо ямар мундаг юм. Би арай чадахгүй бах. Би ингэж тавьжгаад бүрийн хөлөөд зурчээ. Өөх тийм том дугуй зурх юм уу? Наа чи энэ цэцэгний чих гол томдох юм шүү. Жижигхэн дугуй дүрс зураарай. Энэ цаасныхаа энэ буланд зурчих. Тэгээ жижигхэн дугуй дүрс зураад хайчилчих. За би чамд бас хайчлаад үе заяа. Эмүүч өөр юу хийх туртай вэ? Чи энэ чөлөө цагаараа юу хийж өнгөрүүлжээ? Чөлөө цаг гэж байна уу чамд юм? Эмүүч? Тийм цаг мэдэхгүй. Чөлөө цаг гэж юу гэдгийг мэдэхгүй юу? За. Чи тэгээ ямар цаг мэдэх вэ? Ямар цаг мэдэх вэ? 24 цагаа л мэдэх үү? За хоёлаа одоо ингэж жижигхэн бүрхий ажилласан шүү дээ. Энийг яах вэ? Ингээд наа. Оо, яг зөв гол нь наа шүү дээ, тий? Ингээд амар гоё л. Оо, тийм шүү дээ. Чи өөрөө наа чадна үстэй. Чадна. За мэ. Чи чөлөө цаг гэж юу болохыг мэдэхгүй байгаад байна уу? Чөлөө цаг гэдэг чинь нэ шүү дээ юм уу чи? Одоо ингээд том хүмүүс бол ажлаа дуусны дараа, харин хүүхдүүд бол цэцэрлэг сургуультай явж ирсний дараа одоо ингээд ажил байхгүй ингээд сул цаг гарна штэ. Ингээл тэр цагаараа хийдэг зүйлийг хэлдэг байхгүй юу? Одоо ингээл чи зураг туртай гэж штэ. Жишээ нь чи зураг туртай юм чинь цэцэрлэгтээ явж ирснийхаа дараа зураг зураад суух ч юм уу. Тэрийг чөлөө цаг гэдэг байгаа байхгүй юу? Ингээл би гэртээ тэр хувцас үлчээ. Тэгээд нүүр каравачд хувцас гэрийнхаа хувцас өмсөд тэгээд гоё зураг зураал тэгээд өсөд гоё ингээд дүүтэйгээ цэцэрлэг гэж тавтаад. За. Оо, манай эмүүч чи дүү тийм үү? За, дүүн хэдэн настай вэ? 2 биш 3. 3 настай. Оо, чи тэгвэл өстө том аймаа юм штэ тий? За чи одоо цэцгээ чимгэлэх үү? Чимэгтэй. За яаж чимгэлье гэж бодож байна? Энд фломастерууд байна заяа. Чи энэ фломастеруудаас аваад шар цэцгээ яаж чимэглэж болно? Өөрийнхөө хүснээр ойлгосноо. За чимгэлж багш нар харин энэ улаан өнгөрөө дахиад нэг цэцэг хийчихье за. За чи чимгэлж гараа. За эмүүч өөр юу хийх туртай юм? Зураг зурах туртай юм байна. Өөр тоглох туртай. За чи энэ тоглохоор ямар тоглоом тоглох уу? Утсаар тоглох уу? Тавтамаараа. Тоглоомороо тоглодог уу? Чи утас тоглодог юм биш те? Өстө онц хөөхтэй ш тэгвэл. Утас тоглохоор яах вүлээ? Нүдэн өвдчихдэг те? Яг зөв. Эмүүчээс ухаантай шүү. Дүүтэйгээ тэгэл хамтдаа тоглоол. Дүүтэйгээ хамт цэцэрлэгтээ явах уу чи? Заримдаа ингээд битүүр нээдэд баг бүр жижигхэн баг дүүтэйгээ тоглодог.
Бүр жижигхэн баг дүү бас байгаа мó. Зөө. Бүр жижигхэн баг дүү нь хэдэн настай? Насгүй. Насгүй. Сартай мó? За. Тэгвэл тэр чинь баг 1 настай л гэсэн үг л тий. Насгүй гэж хэлж болохгүй шүү дээ. 6 сартай гэж хэлэх байхгүй юу заяа. Чи том болоод ямар хүн болъё гэж боддог вэ? Ямар мэрэгжилтэй хүн болох юм? Бодсон уу тэрийгээ? Бодсон. За. Зураачлах юм уу? За. Тэгээд чи зураач болох бэлтгэлийг хэр хийж юм да? Гэлтэй очиад ингээд гоё ингээд юм хайжтал эсвэл ингээд гоё юмнуудаа ингээд гоё бодаа тэгээд эсвэл ингээд дэгдэхээ зураал зурхад амархан юм бидээ. Тийм үү? Чи тэгвэл надад дэгдэхээ зурхаа үзүүлж болох уу? Бодно. Цаасан дээр зураад. Чи надад дэгдэхээ зурж үзүүлмээр байна уу? Чи тэгвэл энэ цаасан дээр дэгдэхээ зураад үзүүлчих. Надаа. Би харъя л да. Амархан юм бол би бас суръя л да. Чи энэ дэгдэхээ зурхаа хинээр залгасан юм? Өөрөө сурсан юм уу? Вау, хаанаас харж сурсан юм? Ямар мундаг юм бэ? Энэ ёстой амархан арга биш үү? Яг л дэгдэхээ шиг харагдаж шүү. Тийм ээ. Зөө. Угаасаа ингээд зүүдэнд орсон жил. Зүүдэн чи орсон юм уу? Дэгдэхийг ингэж зурдаг шүүгээ. Вау, тийм үү? Хөөх. Чи тэгээ зүүдэнд орсон юмнуудаа зурчт юм уу? Вау. Чи бүр зүүн бэлэгтэй зураач юм шүү Чи тэгээ том болоод зөндөө олон зураг зураад тэгээ гоё үзэсгэлэн гаргах уу? Тэгээд чи үзэсгэлэн дээр ямар зураг зурж тавья гэж бодож байна? Тэр тухай бодсон уу? Арай л бодоогүй байна уу? За. Чи ч тэгвэл өстэй том зураачуулаад үзэсгэлэн гаргахаараа намайг дуудах уу? Чи гоё үзэсгэлэн гаргаад намайг дуудах юм бол би айгүй бол чамд нэг цэцэг бариад очин да. Чир нь үзэсгэлэн гаргах юм уу? Гаргадаг юм уу? Хаана гаргасан юм? Үзэсгэлэн гаргацсан юм уу чи бүр? Гаргаагүй байгаа мó? Гэтэ арай гаргаагүй. Арай гаргаагүй бодож байгаа мó? Зөө. Инстэ хөөрхөн дэгдэхээ юм да. Яг ингээ 3 цэцэг хийжлээ. Би бас энэ цэцгүүдийг чимгэлчтэй юм илүү тэгвэл яаж чимгэлэх вэ? За эмүүчин дагаад эмүүчин шиг чимгэлнэ. За нэг цэцгийг хуйлаа ингэ чимэглэхгүй наач те. Энд дэр ингээ гоё үг бичих үү хуйлаа. Юу гэж бичих үү? Аавдаа зориулж хийж байгаа ш те. Аавдаа хайртай гэж бичих үү? Ингээ багтахгүй юм биш. Багтаа штэ. За одоо хуйлаа цэцэгнүүдийн наа. Одоо гол нь энэ цэцэг чи яагаад байгаа илээ? Ингээд нөгөө нэг эвхэгдээд ингээд дэлгэгдэг цэцэг байгаа ш те. За одоо хуйлаа цаасан дээрээ 3 цэцгээ. 2 улаан цэцгээ хуйлаа энэ 2 цагт нь наачи тий. Тэгвэл болж гин үү? За. Одоо нөгөө энэ цэцэг чи юм дэлгэгдээд цэцэг болохоор хуйлаа энийг цавуудад наацсан чи энэ нь жоох ингээд дараагаад байна шүү дээ. Энийг хуйлаа дахиад ингээд нугалчих. Нуглаад тэгээд ингээд нугларахад амархан болгочих. Зөвхөн энэ доотлогын хэсэг цавууд үрхий. Тэгээд наач.
За шар цэцгийн хуйлаа голтон ингээд наач идэхгүй. Энэ хавьд нь. За жоох ийшлүүлээрэй. Чи цав төрчихсөн юм уу? Зөө үжээстэй ялцуулсан юм шиг. Чи цэцэрлэг дээрээ зөндөө их юм бүтээл хийдэг үү? Тэр Тий. тийм бүтээл хийх гэж. Цэцэрлэг дээрээ ер нь юу хийж юм? Тэр яг заримдаа бамди шавар хийгээл. Бамди шавар би заримдаа бүр Баримлын шавраараа юу хийдیں۔ бамди шавараараа зүрх хийж чаддаг. Зүрх хийж чаддаг. Тэгтээ нөгөө ийм юм дээр нэг зүрхний цаавхаа байдаг болохоор тэрэн дээр нь болохоор зүрхний бүр гайхалтай. Яг ингээд гоё цэцэгтэй хуудас маань бэлэн боллоо. Чи ингээд хажуу талд нь юм бичих үү? Юу гэж бичих юм? Вау, чи сургуульд орох байж өөрийнхөө нэрийг биччихсэн юм уу? Оо ямар мундаг юм. Чамд ингэж нэрээ бичгийг хэн зааж өгсөн юм? Манай ээж маань дээр миний нэрийг бичээд өгсөн. Тэгэхээр би хараад бичээд сурсан. Чи өөрөө хараа сурсан юм шүү дээ. Зураач нар чинь нэрээ бүтээл хийхээрээ доотлолт нь ингэж өөрийнхөө бүтээлийг тамгаж өөрийнхөө нэрийг үлдээдэг шүү дээ, тий? За өнөөдрийнхөө бүтээлийн дугаараар Эмүүжин бит хоёр маш амархан аргаар хэрхэн цэцэг хайжлах вэ гэдгийг сурж ийм хөөрхөн цэцэгт хуудастай бүтээлийг хийлээ. Эмүүжиндээ баяр хүргэе. Энэ сте цэцэг хайжлах амархан арга байгааз. За тэгээ ингээд цэцгээ ингээд дэлгчиж болно. Эсвэл ингээд дэлбээг нь ингэж хумаад унтцгаа цэцэг болгочих болох юм байна. За таалагдсан уу? Таалагдсан. Эмүүжин болохоор энэ бүтээлийг хэн аавда өгнө гэсэн шүү дээ, тий? За тэгвэл хоёлаа дараагийн дугаартаа дараа оролцохтой болохоор ээжтэй зориулж бүтээл хийх үү? Тэгээ. За тэгээ харин ямар бүтээл хийгээ чи сайн бодоод ирээрэй заяа. За. Оо бас энд нь ингэж зүрх хийж хэмлэх юм уу? За. Дараагийн дугаарт уулзъя хүүхдүүдээ. Баяртай. Төрөлхийн тэнэг хүмүүн төгсдлөө үл засармгүй. Эрхийн тэнэг бэрхэхэд үйч эртнээс хичээвэл засармгүй. Эртээ урдын цагт нэгэн залуу гэр бүлд болдор шагаа хэмээх ихэр хөвгүн төржээ. Ижээ аав хоёр нь тэднийг өврөөсөн өндийлвэлгүй үнсэн тэврэн 5 наснд хүргэж гараасаа салгалгүй хайрлан хамгаалan 10 наснд хүргэж гинэ. Тэгтэл замын хүнгэрт нь ганц хоноод явхдаа танай хоёр хүн нэг л биш ээ гэсэн битүү хатуу утгатай үг хэлж гиндэ. Эхрүүдийн ээж замын эрд уурлан хөвгүүдээ өмөрөх гэсэн боловч аав нь замын хүний үг сонс гэт юм да гэж хэлээд хөвгүүдийнхэн тэнэгдүү болсныг сүүлийн үед өөрөө ч ажиглаад байгаагаа нуулгүй хэлж гинэ. Энэ явдлын дараа эцэг хоёр хөвгүүдэд дагуулan нутгийн ухаан тэмхтэй цэцэн ижинд очжээ. Цэцэн ээж хөвгүүдийг хараад энэ хүүхдүүд яриа хэлэндээ тааруулхан явах хөдлөхтэй хөшүүн хэлсэн үг ухаардаггүй хийж бүтээхтэй дөрвгүй болсон байна гэд өөрийнхөө дэргэд орхиод явахыг хүсчээ. Ингээд болор шагаа хоёр цэцэн ижийн тоглоод үлдэж гинэ. Нэг өдөр тоглож, 2 өдөр тоглож, тэгээд 3 дахь өдрийн өглөө гинтэл Аба гэл ээрч төгд чин уйлцгаач гиндэ. Цэцэн ээж тэднээс та нар ижи аавыгаа санаа юу гэж асуувал толгойд өгч явах юм гинэ. Та нар гэртээ харж чадах уу гэсэнд толгой сэгсэрч явах юм гин. Цэцэн ээж хоёулангийн дагуулan гараад баруун тийш зурайсан замыг зааж "За хүүхдүүд минь, энэ замаараа явцгаа.
3 даваа давж байж гэртээ харих болно. Зам эдэн эхэнд нэг гэр таарна. Ороод гараарай. Тэр гэрт ээж охин 2 амьдран суудаг юм. За тэдэнд туслах хэрэгтэй шүү. Эс тусалвал давах 3 даваандаа хязээч хүрэхгүй шүү гэж захлаа. Хөвгүүд явсаар зам таарсан гэрт орвол зүүн орон дээр нэг эмэгтэй дээлийн товч зангидах гээд сүдэрч суух юм гинэ. Харин гэрийн хойморт дэвсэн ширдгэн дээр үеийн насны охин их л гунигтай суугаад гартаа шагаатгсан харагджээ. Хөвгүүд тэднийг харуут юу ч бодлого өөд өдөөсөн хараад инээцгэлээ. Өмнө нь хөвгүүдийг ингэж инээхэд хүмүүс өөрсдийгөө шоллоо гэж ууралдаг байсан л энэгэрт тийм юм болсонгүй. Товч зангидах гээд зүдэд суусан эмэгтэй бондгос хэн цочоод болчихлоо гэд баярлан инээлээ. Хойморт байсан охин шагаагаа орхин зөндөө чангаар дөрвөн бэрх буучглаа ижээ гэж хашгираад бас л инээж гинэ. Ингээд гэр дүүрэн инээд хөр болцгоолоо. Инээж айлын эзэгтэй юу нас болсон бөөмөд 3 жилийн өмнө наадамд явсан хүмүүс гэртээ эргэж ирсэнгүй. Монгинсан авгай би дээлийн ганц товч зангидах гэж охин минь 4 бэрх буулгах гэж мөн тийм хугацаа өнгөрөөлөөдөө гэж байна гинэ. Болор шагаа 2 тэднийхээс гараад даагунсан 2 хүү хоорондоо сүрхий муудалцаж байхдаа таарчгэн. Тэд чи яваач. Чи явахгүй юу гэж бэйсэн хөөхн хачирхалтай тул замын хөвгүүд ууралсан учрыг өөрсдийн тултраа хэлээрээ асуун сонирхлоо. Тэгтэл нэг нь хилээ хадсан тэнгэж аалуудад бидний явдал ямар хамаатай юм гэж унд туцлаа. Харин нөгөөх нь Баян ходоодны шагнал авахын төлөө энд саатаад 3 жил боллоо бид. Та хоёр бидний маргааныг шийдэж өгөх юм биш үү гэж явах юм гинэ. Энэ үгийг сонсоод ихрүүд нэг хүн шиг зэрэг бид хоёрт даага өгөөч, салхи сэнгнүүлэн сайхан уралдмаар байна гэж хэлээд инээлээ. Тэгтэлч өчүүхэн шагналын төлөө 3 жил маргалдан замд хөшөлдсөн унаач хүүхдүүд даагаан гуйдан хар ирчээрэн давхин одарчээ. Хөвгүүд дуруугүй инээж байхдаа тэр өөхөн довцог дээр хэдэн хүн хэвтэрж явахыг үзлээ. Тэгээд яваад очивол харваачд бөхөө гэх чинь нойрсож байх юм гинэ. Их ахан дүүс. ийм халуун наранд унтаад бахта яах вэ? Гээд бүгдийн дуудан сэрэвэл харуулсан сум нь байгаа нөхгүй 3 жил болж байгааг ам булгаалдан ярьцгаалаа. Тэгтэл харваачдын хоорондох цай алсаас ажиглагдамгүй өчүүхэн өндөрлөг байхыг болоршоо олж харлаа. Тэгээд тэрнийг хэлвэл харваачд байрлалаа солин сумаан олж нумаан татаж уухайлагчд зай завсаргүй хоолой хоршин уухайлж тэр чимээнээр нойрмог үзэгчд сэрэн ногоон тал сэргвгэнэ. Ихэр хөвгүүд холгүйхан харагдах наадмын төв талбай тийшгүй лээ. Тэнд 3 жил нэгнээ унгаж дийлээгүй үзүүр түрүүний бөхчүүд мөрөн дэрлэн унтаж байх юм гинэ. Хүүхдүүд дэрэгдэн очоод Манай нутагт ингэдэг юм гэж хэлээд нэг бүхийн хонгон дээр тас хийтэл алхатлаа. Тэгтэлч заримыг тонгороо залгсан үзэгчдийг баясган зууралдсан 2 бүхийг түг тойруулаа. Хэрэнтэй зэрэгцээд удтал хоцорсон 2 даага 100 заа холбон барайнд орж ирэхэд наадамчин хошуурн тусцгаалаа. Ийхүү хүмүүс нь инээхээ марцны балгаар үйсэн зогсон нэгэн сон хөгжил хөдөлгөөнд орж ирнэ. Энэ сацуу бусдын төлөө сайн үйлс бүтээснээ мэдчих чамжаагүй болор шагаа 2 зөрөг замаа гинт алга болсныг үзээд айхтар сандран твцсэн ч өмнөөс нь цэцэн ээж инээмсэглэн ирж явааг хараад тайвширчээ.
цэцэн ээж хөвгүүдийг эцэг эхт нь хүлээлгэж өгтөө. Танай хоёр хүү төрөлхийн тэнэг торсонгүй. Гэвч тэд ажил хийж сураагүй гайгаар огт итгэхгүй, санаачлаггүй, тэмүүлэлгүй болсон байлаа л да. Одоо бол алцахгүй. Тэд унаач хүүхдүүдийг жигшээд тэмүүлэлтэй болсон. Унтаахан харваачдаг яжаад санаачлаг гаргасан. Ундгүй, давдгүй бөхчүүдийг итгэвчүүлж чадсан. Дахин хэлье. Тэмүүлэл, санаачлаг, итгэх. Энэ гурвыг эзэмшвэл тэнгийн харанхуй арилж ухааны наран гийдэх юм да гэж хэлээд инээмсэглэлээ. Энэ цагаас хойш болдшигаа, болоршигаа хоёр хүү ижи аавыг ам баярлуулан эрдэм чадалтай эр хүн болон өсөж энх тунх элбэг дэлбэг амар сайхан